Үргэлжлэн хөтөж 5 толгой цэглэхэн станцын мега төсөл танилцуулга нэвтрүүлэг. Өмнөговь аймагт байрлах 5 толгой нүүрсний бүлэг ордод түшиглэн байгуулах 5 толгой цэглэхэн станцын мега төсөл нь Монгол улсын хөгжил, нийгэм эдийн засагт өндөр ач холбогдолтой. Тэр дундаа эрчим хүчний салбарт бүхэлдэн дэвшил авчрах төсөл юм. Эрчим хүчний нүүрсний асар их нөөцтэй 5 толгойн бүлэг ордыг түшиглэн байгуулах энэхүү цахилгаан станц нь 450 мегаваттын хүчин чадалтай байх бөгөөд үе шаттайгаар өргөтгөж нэмэгдүүлэхээр тооцоолж байна. Энэ нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 67.3%, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 60.3%-ийг дангаар хангадаг ТЭЦ 4-тэй тэнцвүүц хүчин чадалтай байна гэсэн үг юм. 5 толгойн цахилгаан станцын төслийн үндсэн зорилго нь Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий оюу толгой 5 толгойг дотооддоо нүүрсэн ашиглан үйлдвэрлэсэн эрчим хүчээр хангах юм. Энэхүү цахилгаан станц баригдсанаар Монгол улсын төвийн бүсийн болон өмнөний говийн стратегийн орд газруудыг эрчим хүчээр хангах боломжтой болох юм. 5 толгойн бүлэг ордод түшиглэн цахилгаан станцыг барих шийдвэрийг Монгол улсын засгийн газраас 2013 оны 3 дугаар сард гаргав. 2013 оны 3 дугаар сарын 19-нд 5 толгойн цахилгаан станцын төслийн нэгжийг эрчим хүчний сайдын 36 дугаар тушаалаар эрчим хүчний яамны дэргэд байгуулав. 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 5 толгой цахилгаан станц төслийн нэгж оюу толгой компани болон МСС Холдинг компанитай төсөл хамтран хөгжүүлэх гэрээ байгуулав. 2013 оны 10 дугаар сард дэлхийн нэр хүндтэй 25 гадаадын хөрөнгө оруулагч компаниудад төсөлд хөрөнгө оруулах санал хүргүүлж, хариу сонирхол илэрхийлсэн хөрөнгө оруулагчдад төслийн техникийн ажлын даалгавар хүргүүлж, гадаад хөрөнгө оруулагчийг шалгаруулав. 2014 оны 10 дугаар сард эрчим хүч худалдан авах гэрээ, нүүрс нийлүүлэх гэрээ болон ус хангамжийн гэрээ гэх мэт төсөлд шаардлагатай бүх гэрээний драфтууд бүхий арилжааны даалгавруудыг хүлээн авч дуусгав. 2016 оны 6 дугаар сарын 24-нд Монгол улсын засгийн газар болон 5 толгой цахилгаан станц компани МСС Power компани хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулав. 5 толгой төсөлд шаардлагадах нийт хөрөнгө оруулалтыг урьдчилсан байдлаар $1 тэрбум байхаар техник эдийн засгийн үзүүлэлтийг тооцоод байгаа. Хөрөнгө оруулалтын 66%-ийг гадаадын, харин 34%-ийг дотоодын хөрөнгө оруулагч хариуцна. Дотоодын хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажиллагаа 2014 оны 3 дугаар сард дуусч, дэд бүтцийн олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байсан. Ажлын дадлаг туршлагатай МСС компани шалгараад байна. Гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсээр байна. Төслийн хүрээнд Улаанбаатараас 480 км, оюу толгойгоос 135 км-т 5 толгойн нүүрсний ордод 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц. 5 толгойгоос оюу толгой хүртэл 220 кВт-ийн 2 хэлхэт 132 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 40 литр секунд хүчин чадалтай ус хангамжийн систем байгуулах юм. Төслийн хүрээнд баригдах барилга бүтээн байгуулалтыг танилцуулъя. Цахилгаан станцын үндсэн барилга. Турбины заал нягт ган хүрээ бүхий корпустай турбин генератор болон тижээлийн усны халагчдыг оролцуулан холбогдох тоноглолыг гадны нөхцлөөс хамгаалсан хаалттай дулаан тусгаарлалтай байна. Байгууламж нь эсрэг үйлчлэх хүчний холбоосон дээр хөндлөн тулах байдалтай байх бөгөөд тууш бэхлэгдэнэ. Зуухны хэсэг нь үндсэн тулгуур баг нь, хоёр дахь тулгуур баг нь болон туслах тоноглол, газрын түвшний тавцсан кабелийн сувг, үлээлгийн камер зэрэгээс бүрдэнэ. Туслах суурийг ерөнхийдөө анх дахь агаарын салхилуур, хоёр дахь агаарын салхилуур, утаа сорогч, агаар халаагч, ган хийцтэй байгууламж гэх мэт зуухны ойр орчимд байгаа тоног төхөөрөмжөнд хийнэ. Агаарын хөргөлттэй конденсатор. Агаарын хөргөлттэй конденсатор А хэлбэрийн багц хуурсан хоолойнуудаас тогтох бөгөөд ган тулгуур дээрх шувуу нуруун дээр суурилсан байна. Тодорхой хэмжээтэй конденсатор нь урсгалын дагуу болон эсрэг нөхцлүүдэд даах тулгуур бүхий хийц бүтэцтэй байна. Нүүрс хадгалах, тээвэрлэх байгууламж. Нүүрс хадгалах талбай нь станцын 15 хоногийн нөөцтэй байхаар тооцоолсон. Талбай нь битүү дээвэртэй байх бөгөөд нүүрс авуулах төхөөрөмжийг үргэлжилсэн төмөр бетон давцсан дээр суурилуулна. Конвертерийн барилга нь төмөр хийцтэй битүү байх бөгөөд тохиромжтой өндрийг 2500 мм-ээс багагүй байхаар төлөвлөсөн. Нүүрсний конвейерууд нүүрс хүлээн авах хэсэгт
хүйтний улиралд ашиглах халаалтын систем суйрлуулна. Конвейерийн барилга нь төмөр хийцтэй битүү байна. Тохиромжтой өндрийг 2500 мм-ээс багагүй байхаар төлөвлөсөн. Нөөцний конвейерууд нөөц хүлээн авах хэсэгт хүйтний улиралд ашиглах хаалтын систем суйрлуулна. Захиргааны барилга. Цахилгаан станцад тусад нь захиргаа аж ахуйн барилга барихаар төлөвлөж байна. Ингэснээр станцын захиргааны ажлыг үр ашигтай болгох нэгдэх боломжийг бүрдүүлэх бөгөөд энэ барилга дотор төрөл бүрийн зориулалттай бүрдэл хэсгүүдийг төлөвлөсөн байна. Цайны газар, хувцас солих өрөөнүүд, ариун цэврийн өрөө гэх мэт байвал зохих байгууламжийг шаардлагад нийцүүлэн төлөвлөнө. Галын аюулгүй байдлын систем, холбоо, интернет, агааржуулалт, халаалтын систем гэх мэт шаардлагатай системүүдийг холбогдох стандарт шаардлагын дагуу хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй. Бусад барилга. Цахилгаан станцын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай барилга байгууламжууд болох ус боловсруулах байгууламж, агуулга, засварын цех, станцын ерөнхий удирдлагын байр гэх мэт бусад жижиг барилга байгууламжуудыг холбогдох онцлог, тоног төхөөрөмж, үйлдвэрлэгчдийн шаардлага, байгаль орчны нөхцөл зэргийг үндэслэн барьж байгуулна. Хуурай аргаар үнс зайлуулах технологи. Цахилгаан станцад ашиглах нөөцний үнэлэхийн агуулмж дунджаар 19-с 23% байгаа бөгөөд үүний 20% орчим нь ишлаг хэлбэрээр, үлдсэн дээлэн хэсэг болох 80% нь нарийн үнс хэлбэртэй байна. Ишлаг болон нарийн үнсийг зайлуулах технологиг ус хэрэглэдэггүй хуурай технологи байхаар сонгосон. Цахилгаан статик шүүлтүүр. Удааны хэд агуулгадах нарийн үнсийг цахилгаан статик шүүлтүүр ашиглан 99% хүртэл хэмжээнд барьж шүүгээд цахилгаан статик шүүлтүүрийн бункерд цуглуулна. Яндан. Яндангийн гадна их бие, төмөр бетон, дотор сувг нь гам байх бөгөөд нэг ширхэг 125 м өндөр яндан байхаар урьдчилан тооцоолоод байна. Таван толгойн цахилгаан станцын эрчим хүчний нүүрсний үндэс нь нийлүүлэгч нь Эрдэнэс таван толгой, Energy Resource, орон нутгийн өмчөд таван толгой компаниуд байх юм. Цахилгаан станцын үндсэн худалдан авагч нь оюу толгой компани байхаар төлөвлөгдөж байгаа. Дэлхийн хэмжээнд эхний 10 дугтах алт зэсний нөөцтэй оюу толгой ордын төсөл нь өнөөдрийн байдлаар нэг цагт 140-с 160 мегаватт эрчим хүч ашиглаж байна. Хэрэг гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч 1-2 босоо амууд ашиглалтанд орвол шаардлагатай эрчим хүч нь цагт ойролцоогоор 256 мегаватт хүртэл өсөх юм. Монгол улс дотооддоо оюу толгойн төслийг шаардлагатай эрчим хүчээр хангах боломж одоогоор байхгүй байгаагаас оюу толгой төсөл бүгд найрамдах хятад улсаас эрчим хүчээ импортоор авч жилдээ 130-аас 150 орчим сая $. Төлбөр төлж байна. Энэ хэвээр гүний уурхайн босоо амууд ашиглалтанд орвол жилдээ 190-с 200 сая $. Импортын эрчим хүчний төлбөр төлж эхэлнэ. Тиймээс таван толгойн цахилгаан станцыг яаралтай барьж ашиглалтанд оруулан гадаад руу урсаж буй эрчим хүчний төлбөрийг эх орондоо үлдээх боломжтой болох юм. Цахилгаан станцын хүчин чадал оюу толгой компани эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаа зогсохгүй. Илүүдэл 150-аас 180 мегаватт орчим эрчим хүчээр бусад компаниуд орон нутгийг хангах боломжтой болох юм. Усны судалгаа. Говийн бүсэд баригдах дулааны цахилгаан станцын хамгийн тулгамддаг асуудал бол ус бөгөөд цахилгаан станцад усны нөөц хамгийн чухал. Тэгвэл таван толгойн цахилгаан станц байрших газраас хойд зүгт 70 км зайд 8 хөндий гих бүх судалгаа нь хийгдсэн 112 литр секундын батлагдсан нөөцтэй усны нөөц байгаа юм. Таван толгойн цахилгаан станцын төслийн тухайд 8 хөндийн баруун хэсгээс станцад шаардлагатай усыг төлөвлөж байна. Энэ хэсэгт 40 орчим литр секундын нөөцтэй бөгөөд цахилгаан станц хамгийн ихдээ 32 литр секунд ус шаардна гэсэн судалгаа гарчээ. Учир нь говийн нөхцөл баригдах энэхүү станцын ус хөргөх байгууламж нь салхи хөргүүртэй усыг хамгийн багаар хэрэглэдэг байхаар ажлын даалгаварт тусгасан байна. Тиймээс 8 хөндийн баруун хэсгээс цахилгаан станцын усны хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж үзэж болно. Дүгнэлт аж холбогдол. Төгсгөлт нь таван толгойн цахилгаан станц төслийн хүрээнд бий болох нийгэм, эдийн засаг болон байгаль орчны үр ашиг аж холбогдлыг онцлог болно. Төслийг хэрэгжүүлснээр өмнөд бүсийн төдийгүй нийт Монгол улсын хувьд эдийн засгийн томоохон эерэг нөлөөллийг бий болгож эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэх засгийн газрын зорилтод том түлхэц болох юм. Өөрөөр хэлбэл оюу толгой төслийн бүгд найрамдах хятад ард улсаас импортолж буй эрчим хүчний төлбөр болох олон сая $-ын мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх боломжтой болно. Мөн төслийн хүрээнд 1 тэрбум орчим $-ын гадаадын хөрөнгө оруулалт тодорхой үе шаттайгаар орж ирж эдийн засагт бодит нөлөө үзүүлнэ.
Үр ашиггүй аваалга болж байгаль орчинд ч эрсдэл дагуулж буй эрчим хүчний нүүрсийг эдийн засгийн эргэлтэнд оруулж жилд 1.5-аас 2 сая тонноор цахилгаан станцыг хангаж эхлэх боломжтой. Барилга угсралтын үед ойролцоогоор 2000-аас 2500, ашиглалтанд орсны дараа 200-аас 250 хүнийг ажлын байраар хангах нь төслийн бас нэгэн ач холбогдол юм. Шинэ технологи нэвтрүүлэх, үндэсний боловсон хүчний чадварыг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болох боломж энэ төслийн хүрээнд бий болох юм. Мөн төр хувийн хвшлийн түншлэлийн амжилттай жишээ болох нь дараагийн томоохон төслийн хөрөнгө оруулалтанд эргээр нөлөөлж бизнесийн бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах таатай боломж бүрдүүлнэ хэмээн 5 цахилгаан станцын төслийн хүрээнд бий болох нийгэм, эдийн засаг болон байгаль орчны үр ашиг, ач холбогдлыг тодорхойлж байна.